Эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэснийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах, уламжлалт өв соёлоо эрхэмлэн дээдлэж, хүний хөгжил, эв нэгдэл, нийгмийн баримжаатай хөгжлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгын дор эвлэлтэнд нэгдсэн Монголын зүүнний хүчний холбоо байгуулагдаад 3 жил гаруй хугацаа өнгөрч байгаа ба. Өнөөдрийн байдлаар зүүнний хүчний холбоо нь 21 аймаг нийслэл дүүрэх салбартай үндэсний хэмжээний байгууллага болон өргөжжээ. Тус холбооныхон зөвлөлдөх уулзалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж хамгийн анхны уулзалтаа Дархан хотоос буюу өөрөөр хэлбэл хойд үсгийн аймагуудаас эхлүүлж байгаа нь юм байна. Зүүнний хүчний холбооны эрхэм зорилго нь нийгмийн захиалга гэдгийг дээрх зөвлөгөөний үеэр онцлон тэмдэглэж байсан. Өнөөдөр монголчууд бид дэндүү талцаж улс төржиж байна. Шилжилтийн гих өнгөрсөн 20-д жилд ололт амжилт байгаа ч нийгмийн ороо бусгай хараншинд орхиж болзошгүй үнэт зүйлсээ орхиж гээгдүүлж тэр нь эргээд нийгмийн хөгжилд саад болж байгаад анхаарах хэрэгтэй байгааг онцолж байсан юм а. Иймээс холбоо цаашид энэ бүхэнд анхаарлаа хандуулж ажиллах болно гэж ярьж байна. За энэ уулзалтын үндсэн гол зорилго бол Монголын зүүнний хүчний холбоо хөдөө орон нутагт чиглэсэн бүтээлч үйл ажиллагааг эхлүүлээ. Хөдөө орон нутгийн төлөвлөсгийн байгууллагуудтай хамтран ажиллаж яг бүтээлч оролцоог идэвхжүүлсэн ийм бодлого одоо явуулъя гэдэг үүднээс анх удаа энэ одоо бүссэн зөвлөлт уулзалтыг зохион байгуулж байна. Цаашдаа 5 аймаг зохион байгуулна. 2010 онд багтаагаад тийм учраас энэ одоо зөвлөлт уулзалтанд манай хэдий цалсууд улс орны хэмжээнд цалсуудын хүндрэлтэй байгаа ч гэсэн орон нутгийн хөгжлийн бодлогын асуудлыг ярьж байгаа учраас их идэвхтэй оролцож байна. Уг зөвлөлт уулзалтаар оролцогч аймагуудын зүүнний хүчний холбооны удирдлагууд тус тусынхаа орон нутагт тулгамдж байгаа асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Учир нь дээрх уулзалтаар тухайн орон нутагт зайлшгүй шийдвэрлэл зохих асуудлыг төр зэсэгтээ уламжлаж түүнийг шийдвүүлж ажиллах нь энэ удаагийн зөвлөгөөнөөс гарах үр дүн гин. Улсын дэвсэнч орон нутгийн дэвсэнд ирэх барих асуудлыг барууны зүүнний чиглэлийн бодлогын хүрээнд мөрийн хөтлөөр боловсруулж иргэдэд тавьж өнөөдөр сонгуулаа явуулж хэвсээр 20 жил болж байна. Өөрөөр арчсан сонгуул явж ирснээс хойш энэ уламжлалаар явж ирж байгаа. 2004 онд болсон улсын их хурлын сонгуул, орон нутгийн сонгуульд манай Дархан аймаг ялт байгуулсан. Энэ зүүнний чиглэлийн бодлого манай аймгийн иргэд сонгогчдод ойр сонсогдож тэдний хүсэл зорилгод нийцний үр дүн гэж бид нар үздэг юм аа. Одоо бид гагцхүү сонгогчдын итгэл сэтгэлийн хариуг хэрхэн яаж барих вэ гэдгээс дараагийн сонголтын хувь зай өөрөөр хэлбэл зүүнний хүчний бодлоод ард түмний итгэх эсэгдэх хэмжээс шууд хамаарах болно. Ийм зүүнний хүчний хөгжил бодлороо нэгдсэн бүхэл байгууллага хүмүүс бие биенээ дэмжин хамтран ажиллах зүүнний чиглэлийн бодлого орон нутгийн хөрсөнд ямар ч ган зодод төсвөртэй урах чадвараар суулгаж авахд бидний гол зорилго гарах ёстой. Ийхүү хойд үсгийн зөвлөлт уулзалтанд оролцогч аймагуудын засаг дарганаар үхэлснээс гадна Монголын зүүнний хүчний холбооноос санаачлан Дархан аймагт өрхийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа мэргэжлийн сургалтанд хамрагдан төгссөн төгсөгчдөд сертификат гардууллаа. Уг сертификат гар утасны засвар, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээ, бурайд гутал хийх сургалтанд хамрагдсан залуус гардаа авлаа. Мөн түнчлэн өнөөдрийн зөвлөгөөний үеэр Дархан хотын зүүнний хүчний холбоог хариуцаж ажилладаг Монголын зүүнний хүчний холбооны дэд ерөнхийлөгч Монголын автоеврийн газрын дарга Цэнгэл хувийнхаа зүгээс аймгийн зүүнний хүчний холбоонд автомашин гардууллаа. Тэрээр өөрийнхөө амьдралыг Дархан хоттой салшгүй хэмээн онцлон тэмдэглээд Дархан аймгийн зүүнний хүчний холбооныхныг өмнөө тавьсан зорилго хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа гүйцэтгүүлэхэд уг машинаар их хэргийг амжуулахыг хүсэн өрөөлөө. Энэ хотыг хөгжүүлэх юмсан гэдэг сэтгэхэд бол байнга өвөрлөж явдаг. Би өөрөө одоо Дарханд амьдарч ажиллаж исэн хүний хувьд бол би бол одоо Дарханы хүн гэж өөрийгөө бодож явдаг. Тийм учраас би зүүнний хүчний холбоогоор дамжуулж бас нийт одоо энэ бол цаад утгаараа бол бас Дарханд зуучаал өгж байгаа одоо сэтгэлийн хандив гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгээд бол хэрэгжүүлэгч байгууллага нь бол манай Дархан хотын зүүнний хүчний холбоо байх юм байна. За миний зүгээс оруулж байгаа одоо анхны одоо бодиттой гэж хэлэхээр бол бас хандив тусалцаа бол энэ байх юм аа. Тэгэхээр энэ одоо хурдан хөлгөөр манай зүүнний хүчний холбоо ажлаа амжуулж тэр нь одоо цаад утгаараа Дархан хотынхаа бас хөгжил цэцгэлтийн төлөө, Дархан хотын хөгжүүлэхийн төлөө бас л одоо үйл хэргийн төлөө энэ одоо машин маань үйлчлэх юмаа гэж ойлгож байгаа. Ийхүү орон нутгийн хөгжил Монголын ирээдүйн хойд бүсийн зөвлөлт уулзалт үргэлжилж байна. Маргааш тус уулзалт Монголын зүүнний хүчний холбооны дэд ерөнхийлөгчид, удирдах зөвлөлийн гишүүдийн ажил хэргийн семинар, даяарчлал ба Монгол соёл сэдвт лекц ярилцлагаар үргэлжлэх юм байна.